За сайн байцгаана уу? Сар шиг холын газраас подкастын хамгийн анхны зочин маань Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос нэг сайхан оролцогч маань оролцож байна. Ингээд оролцогчтой энэ өдрийн мэндийг хүргэе. Зориг гаргаад манай сар шиг холын газрын подкастад зочин оролцогчоор оролцогч маш их баяртай байна. Тэгээд баярлалаа гэж биднийг тоогоод тийм манай энэ подкастыг тоогоод ингээд сайхан захиа бичээд оролцъё гэдэг одоо энэ хүсэлт явуулахад бүр маш их баярлалаа гэж танд хэлээ. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Өнөөдрийнхөө подкастыг сонсож байгаа энэ өдрийн мэндийг бүх сонсогчдод хүргэе. Тэгээд жимсэдэ баярлалаа. Тэгээд миний гоё саналыг хүсэлтийг хүлээж авсанд. Тэгээд сар шиг холын газраас гэдэг энэ нэртэй подкаст амны сэтгэлийг маш хөдөлгсөн. Тэгээд би бас хүний нутагт ирээд бас өөрийнхөө амьдралынхаа богинохан чагсаалт явдалтай түүхээс бас хүмүүстэйгээ хуваалцъя гэж бодсон. Магадгүй хэн нэгэнд бас ухаарал өгөх тий ямар нэгэн юмгаа сургамжтай ч юм уу бас бодогдуулах бас нэг түүх болж магадгүй гэж бодоод хэлтэй өгсөн байгаа. Зочин маань ер нь Америкийн нэгдсэн улсад хэдэн жилийн өмнө ирсэн бэ? Анх ер нь яагаад заавал Америкийн нэгдсэн улс гэж энд зорж ирсэн бэ? Яг ямар одоо хүн нөлөөлсөн ч гэдэм үү? Яагаад заавал энэ одоо таны шалтгаан юу юм бэ? Яагаад заавал Америк, Австрали байж болно, Канада байж болно, Солонгос байж болно. Тэ одоо өөр юу гэдэг? Өөр Европын орнууд байж болно шүү дээ. Яагаад заавал Америк гэж? Энэ гоё асуулт байна. Хүн болгон гадагшаа хавар нэгэн зоригтой байдаг те. Миний хувьд миний зориг гадагшаа явах их сонин түүхтэй юм багамаа. Би ер нь бол ерөөсө гадагшаа явна гэж ерөөсө боддоггүй. Их оронч, их одоо ерөөсөө унсан газар угаасаа их орноос хаашаач яг хүний нутагт чи боол болохгүй гэдэг ийм үзэл бодолтой амьдарч байлаа. Тэгээд өөрөө ирэхгүй амьдралын шаардлага хэрэгцээ ингээд гарсан л та. Яасан бэ гэдэг тэгэхээр би Монгол улстай төрд 15 жил ажиллалаа. 2-оос тэгэхээр 15 жилдээ төрдөө ажиллаж амьдарч залуу нас бүхэл хүч авиас чадвараа зориулаад явж байлаа. Энэ хооронд миний амьдралд маш олон онцгой үйл явдал тохиолдоод энэ олон ажлын дачаалал, амьдралын стресс, нийгмийн энэ олон амьдралын нухчаанаас болоод миний эрүүл мэнд маш хүнд болоод би ер нь 3 сарын настай гэдэг юм унш сонссон. Тэгээд хүн яг өмнө нь би ном зохиолоос уншиж лээсэн хүн өвхлийн тухай бодох ёстой. Өвхлийн тухай бодохоор хүн илүү их амьдрах тэр урам зориг авдаг тий амьдралыг цааш нэр хардаг гэж уншижсэн байхгүй. Хизээч бүгдээ ингэж ирнэ гэж юусаа бодож байгаагүй. Тэгээд нэг өдөр ийм ингээд сонссон. Би яг одоо 16 оны 1 сард энэ ошиг сонсож ирсэн. Тэгээд хүн яг үхэн гэд бодглоо. Өөрийн ирэх өнгөрсөн амьдралаа эргэж хард юм билээ. Би тэр 38 настай байлаа. Өнгөрсөн амьдралаа эргээд харахад хийж үлдээсэн гавсан юм байхгүй. Амьдралаа дээшилсэн юм байхгүй. Нэг л их завгүй ажилласан. Тэгээд завгүй ажиллаж байгаа үр хөвгтдээ л би бүх амьдралаа зориулж ингэж бодоод үр хөвгтийнхаа л амьдарч байгаа гэж бодоод ажиллаж исэн боловч яг ингээд хайлтайхаа ашаа байшинтай хിവэрээ нөгөө л 2 өрөө байранд зүтгэсэн зүтгэл маань одоо болоогүй. Тэгээд ингээд бүхэл хэдийг юмтай тулахад үнэхээр амьдрал ямар гонигтай, харамсалтай санагдчихсан. За энэ талаар хоёулаа бүр сайн дэлгэрэнгүй ярина. Одоо хоёулаа яагаад заавал Америк гэж ямар тохиолдолд Америкийн нэгдсэн улсыг зорьсон бэ? Чинь одоо ямар ангиллын виз чинь дотор маш олон төрөл байгаа тийм. Тэгээд ер нь танд хүн тусалсан юм уу? Яагаад та ганц би одоо ээж тийм. Яагаад та хүүхдээ орхиод ч яаж ийм том зориг гаргаж хүний орныг зорьсон бэ? Яг зөв. За тэгэхээр би яг тавчхан гол шийдвэр гаргасан мөчөө ярив. Тэгэхээр яг энэ мөчөд би за ерөөсө богино хугацаанд яаж мөнгө хийх вэ? Ерөөсө хүүгээ гор хоронтой болгоё.
ор хордол болоо. Тэгвэл би одоо нэгэн цаг хугацаа надад маш богино үлдсэн учраас би хүүгээ өртөө биш нэг ор хордол болгоод хүний амьдрал дээр ор хор хамгийн чухал юм байна гэдгийг ойлгоо. Тэгээд гадагшаа явахаар шийдсэн. Тэгээд гадагшаа явах шийдэх болсон гол шалтгаан маань надад юу байгаа вэ гэхээр миний ажил албан тушаал миний алга болсон нөхрийн маань гэрэлтийн баталгаа миний хүүхэд энэ миний том баталгаа гэж болж үжсэн. Энийг надад байгаа хөрөнгө бол энийгээрээ байшиглая гэдэг. Гадагшаа яваад би Солонгос руу явах боломжтой юм бэ? Виз л гардаг юм байна. Хамгийн гол нь Солонгост хүнд ажил хийдэг гэсэн. Миний бие бол дийлэхгүй. Тийм учраас би яаж хаана очиод яриа бид хүнгээ ажил хийгээд мөнгө хийх боломжтой вэ гэж бодоод хүн болго Америкт талаар ярьдаг. Америкт мөрөөдлийн орн гэж манай бодож мөрөөд төсөөлдөг тийм ээ. Тийм учраас би Америкийг сонгож ирсэн. Америкийн талаар надад бол ямар ч мэдээлэл одоо танил тал юуч байхгүйсэн гоё. Тэгвэл би надад одоо цаг хугацаа богино болохоор хамгийн бест боломжийг сонгох шаардлагатай байсан. Тийм учраас надад эрэх буцах, хайх, шалтгаанах, тоочих ямар ч тийм боломж байхгүй байсан учраас эхний бест дээр нь Америкийн визэнд орж үзье. Дараа нь хоёрт нь Япон явж үзье. Гуравт нь Австрали явж үзье. Хамгийн сүүлийн бариад Солонгос гэж би бодож тэмдэглэж агаад тэгэхээр та бүр маш олон бас нөгөө юутэй байсан шүү дээ. Гарахгүй бол хэзээ ч та бүр шантрахгүй байсан биз дээ. Ингээ бүр гарахгүй бас Солонгос ингээд аюул олон хувилбартай байсан. Гадагшаа явъя. Богино мөнгө хий гэсэн ийм л зорилготой байсан. Тэг ямар төрлийн визээр орж ирв ийшээ Америк нэгдсэн улс? Ингээд би аялын визээр орсон. Миний одоо боломжит хувилбар бол аялын виз байсан. Тэгээд би тухайн үед бол Америкийн виз гэдэг бол хүнд мөнгө өгөөл айгүй өндөр одоо мөнгөөр гардаг гэсэн ийм ойлголт байсан л та. Тэгсэн чинь орчуулгын тавчаан дээр ийм нөгөө виз, аялын визний ингээд цаг маг авч өгөөд орчуулах гэдэг тийм хүмүүс байт юм байна. Тэрийг манайс надад хэлээд тэнд очиод би уулзаад 100,000 төгрөгөөр би зөвлөгөө аваад материалаа өгдөг юм билээ. Тэгээд би материалаа бүрдүүлээд тэр хүнд өгөн тэр хүн орчуулгаа хийгээд ингээд цагийн маань авч өгдөг. Бүх аялын хөтөлбөр төлөө юм маань гаргаж өгдөг юм байна. Ингээд би $160 би визнийхаа цагийг аваад ингээд 100,000 төгрөг тэр хүнд өгөөд нийтдээ 5,000 төгрөгөөр анх аялын визний ярилцлагад ороод ингээд би виз авч ирсэн. Тэгээд яг та одоо Америкийн нэгдсэн улсад хэдэн оны хэдэн сард хөл тавьж байв? Яг 16 оны 6 сарын 23-ны өдөр Америкийн. Та ч одоо яг 6 жил болж байгаа юм шиг Америкт амьдарч. За ингээ Америкт хүрээд ирлээ. Ингээ манай оролцогч хамгийн түрүүнд одоо ямар ажил хийсэн бэ? Одоо мэдээж би та одоо төрийн байгууллагад 10 хэдэн жил ажилласан тий. Тэгэхдээ бас цагдаа сэргээ одоо тэр том одоо тийм байгууллагад ажиллаж исэн хүн хурж ирээ шууд тэр ажлаа хийхгүй ойлгомжтой тий. Тэгэхээр та яг хамгийн анхны ажил чинь ер нь ямар ажил байв? Би тэгээд яг виз гарчаад ингээд Америкт цаа одоо виз гарчлаа очиод ямар ч үс намайг тосож аваад зөвлөлөх хэрэгтэй гэдээ хайж хэлсэн. Тэгээд манай нэг нах зэгч маань энд амьдардаг байсан нэг олоод тэгээд тэр ихтэй холбоо бариад за та ямар ч үс намайг нэг тосож аваад нэг ажилд оруулаад өчг. Би тэгээд тэрнээс цааш өөр очроо олоо авчнаа гэд. Тэгээд анх Чикагод байхад манай хамаатнагч маань намайг тосож аваад тэгээд би англи хэл ямар ч мэдлэггүйгээр ирчихсэн л та. Тэгээ ирч маань намайг за чи хэлгүй учраас монголчуудаа бараадуулъя гэдэг Монгол салаанд хомсны салаанд ажилд оруулж ирсэн. Тэгээд би хомсны салаанд монголчуудаа бараадал тэгэл монголчуудаас наад захын юмнуудаа асууж зөвлөөл ингээл ярина. За хомсны салаанд л ажиллаж хийж ирсэн биз дээ тий. За тэгээд зочноосоо би асууя л да. Одоо ингээд 6 жил болчихё. Эргээд 6 жилээ ингээд хэрвээ та Монголд амьдарсан бол тий яг ямар юу хийгээ явжсэн бол одоо ингээд харьцуулж штэ тий 6 жил Монголд амьдарч ирсэн манай зочин одоо Америк нэгдсэн улсад амьдарч Чикагод амьдарч байгаа манай зочин хоёрын ялгаа юу вэ? Та зөвцсөн байна уу? Эсвэл буруутсан байна уу? Өөртөө одоо юу гэж боддог вэ? Миний хувьд бол ерөөсө зөвтөн буруудна гэж юм байхгүй гэж би боддог. Яагаад гэвэл би Монголда байсан бол би төртөө албаа хашаад мэдээж цол албан тушаал ахаад туслах маань өсөө цалин мөнгө мө тодорхой хэмжээнд нэмэгдээд амьдралаа мэдээ сайжраад явна. Гэхдээ нөгөө талаар болохоор хичнээн би төрд ажиллаад нэг цалингийн зээл аваад байрны урьдчилгаа төлөөд 30% 30 жилийн байрны зээл аваад
би 30 жилийн өртөө байх гэсэн байна. За. Тийм учраас хүний нутагт ирсэн нь болохоор нэг давуу тал нь болохоор яг юу байгаа арай богино хугацаанд мөнгө хийж байна. Мөнгө хоримтлуулж байна. Нөгөө талаар болохоор тэр нөгөө сурсан мэдлэг боловсрал туршлага маань хүний нутагт ямар ч үн цэн бодож байгаа. Тэр маань нөгөө тал маш харамсалтай байдаг. Бид нэр хичнээн албан тушаалтай хичнээн өндөр карьертэй хинч байсан хүний нутагт ирэхээр тэр мэрэгчлэрээ ажиллах боломж маш хомос байдаг. Дахиж сургуульд сурах хэлний боловсрол маань нэлээд өндөр байжээд бид нэр тэр карьер албан тушаал дээр жил шаардлагатай байдаг. Тэгээ бидний хувьд болохоор мөнгө маш чухал гэдэг учраас тэгэж сураад мөнгө хөөгээд яан гэхлээр боломжгүй байдаг учраас бошоо богино хугацаанд мөнгө олох тэр л ажил руу төрүүлж ордог байна. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс боддөө штэ гадагшаа гашуул амьдрал уулдаг ингээл үгүй бид нар маш олон зүйлийг золиосож энд амьдрдаг юм тий аав ээжээсээ хол их нутгаа санана аав ээжээ санана үр хүүхдээ санана гэдэг бол ястаа амьдын хагцал байдгийг шүү дээ тий. Тэгэхээр одоо би таныг яаж л энэ та 6 жил амьдрахтаа та хүүтэй гэж яриад шүү дээ тий. Хүүгээ одоо санаж одоо яаж битгэрж байв. Ер нь хамгийн их одоо санаж исэн хүн чи хэн байв? Аав ээж чинь их орон чинь үү одоо тий. Яг ер нь шаналж одоо хэцүү байхдаа ер нь та яаж тэрийг ингэж таван туулдаг байсан юм бэ? Энэ бол маш хэцүү байдаг л та. Тэгээд мэдээж том зорилготой ирсэн учраас тэр бүхнийг мэдээж сэтгэл зүйн бэлтгэлтэй ирж байгаа л да нэгдүгээр. Би наашаа ирэхэд би өндөр настай аавтай. Би миний ээж намайг 15 настайгаад өнгөрсөн. Тэгээд би 15 наснаас хойш ээж аавтайгаа би 38 жил амьдэрсэн байдаг. Тэгээд би аавтайгаа хамт амьдардаг. Миний аав өдрөөс өдөр насны өндөр болоод чаддаг юм чадхаа байгаад мэддэг юм мэдхээ байгаад хүний гарт орж байгаа байхгүй юу? Хүү болохоор өдрөөс өсөж байгаа. Тийм учраас би хүүгээс ил аавтай сэтгэл маань зовж, сэтгэл маань хорогдчихсэн. Тэгээд би тухайн үед эрүүл мэндийн маань хүнд болоод би ийм шалтгаантай гадаад орнд ирж байгаа аавтай хэлж чадаагүй. Аавтай байдаг би хүүдээч бигрээхэндээ хинч хэлж чадаагүй. Зөвхөн өөртөө юм хадгалаад тэгээд би визд ороод гараад тэгээд аавтай хэлсэн. Ааваа би ингээд Америкийн визэнд орчлоо. Түүн одоо хүн охин надаа ингээд иш явах хэрэгтэй байна. Би ингээд байртай болсон ч би 30 жил өөртөө болох гээд байна. Тийм учраас охин нь богино хугацаанд нэг мөнгө хийгээд охин 3 жил авчаад ирээ. Миний аав 3 жил охиноо хүлээгээд байж гүйжсэн. Тэгээд миний аав өмнө нь бол намайг гадагшаа явуулах их дургүй байсан л да. Ер нь хажуунаас ирэл салгадаггүй. Тэгээд хөөрхийн миний аавч хоол цай бүхэл юм битвч нэг хүн шиг болцсон. Ийм учраас аав маань надаас холдно гэдэг аавын хувьд бас их хүнд байсан. Тэгээд аав маань за одоо миний охин насаараа аавыгаа сахиж суулаа. Залуу нас чинь ялгаад амьдралаа бодон зөвөө. Энэ төр засгийн байж байгаа, энэ улс орны байж байгаа. Ер нь бол их хүнд байна. Миний явсан дээрээ гэдэг. Тэгээд аав маань зөвшөөрлөгөө тэгээд би явж исэн. Энэ тэгээд ерөөсө 6 яг 7 сар болж байхад миний аав гинт өнгөрсөн. Тийм үү. 7 сар болоход тэгээд өнгөрсөн юм уу? Урд нь өвчтөй байсан юм уу? Аав маань ямар ч хууч өвчин байгаагүй эрүүл сарал сайхан байсан. Тэгээ аав маань өнгөрөхөөс 2 хоногийн өмнө надтай би өнөөдөр бол уцаар ярьдаг л та. 2 хоногийн өмнө уцаар ярихдаа аав маань маш их сэтгэлээр унсан, ганцаардсан. Тэгээд миний охин аав нь ээжээс нь хойш 23 жил амьдрахтаа ингэж ганцаардаж үзээгүй юм байна. Миний охин ээжигээ 100% ингээд нөхөд ингээд амьдарч ичээ. Тэгээ миний охин явснаас хойш аав нь үнэхээр ганцаардж байна. Ах их чинь байгаа ч гэсэн миний охиныг оруулж чадахгүй байна. Хүн хайртай хүндээ бүх сайн хан муухай бүх айшаа ингээд гаргаж чаддаг юм байна. Аав чамд гаргадаг гэж одоо би ах их чинь гаргаж чадахгүй. Үнэхээр ганцаардж байна гэж аав нь хэлчихсэн. Энэ бол ерөөсөө маш хэцүүсэн. Тэгээд 2 хоногийн дараа аав нь өнгөрцөн байсан. Тэгээд энэ бол надад бол өстой нэр хүний нутаг тэр бол үнэхээр хэцүү юм байлаа. Наадах нь би ингээд цуулаа өргөх цуул байхгүй тий. Аавынхаа зургийг ингээд дугаалгах гэсэн чинь зураг нь байхгүй. Би ирээд утаагүй. Тэгээд ингээд энэ мэдчлээ ингээд айгүй хэцүү байд юм байл ингээд гараад гүгээ би хайшаагүй хөө. Лам харагчаад нам шуулж чадахгүй. Ирээд утаагүй. Юмаа мэдэхгүй. Ийм хүнд байдалтай байж байсан. Тэгээд
энэ олон жил би энэ хүний нутаг ганцаардах юм бүх юм аартаа хаваалцдаг гэсэн. Маань өнгөрснөөс хойш би маш их бас ганцаардж байсан. Би тэгээд яг хоёр биенийг нөхдөг байсан. Тийм. Тэгэд оролцогчоосоо би бас нэг асуулт та хүүтэй гин тэгэхээр танаа хүүгийн чи эцэг байдаг уу? Одоо таны нөхөр байдаг уу? Тэ? Яагаад та ганцаараа энд хүрээд ирсэн? Нөхөртэйгээ яагаад ирж болоогүй? Тэгээд талаар асуух гэсэн. Миний хань 2005 оны 1 сард сургууль алга болсон. Тэр үед би хэл хамгааллын хэргийн газарт ажилладаг байлаа. Тэгээд хань маань өглөө ажилдаа гараад тэгэл тэр чигтээ сургууль 18 жил болж байна. Тэгээд хүн сургууль алга болно гэдэг хэцүү л байд юм билээ. Тэгээд надад ханигаа хайгаагүй газараас та яваагүй газар ирээгүй гууж алга ерөөсөө байхгүй. Энэ олон жил хаана л зурагтаар энэ тэнд ямар удаан ямар мэрэгч төлөвч вэ? Тэр болгоноос асууж сурч явдаг. Нэг мэтгэд би тэр үед 25 настай байсан. Нэг мэтгэд хүний амьдрал маш богино гэдэг билээ. Тэгээд залуу нас маань нэмэгдэл өнгөрцөн. Ингээд 30 янтай болсон. Бис тэр хэдэн жил би цаг хугацаа яаж өнгөрснөө мэддэггүй. Яагаад болсон? Юу гэсэн үг одоо алга болсон гэдэг чинь юу гэсэн үг? Яагаад ингэж гинт ингээ алга болчт юм уу? Ажил төрөлдөө явна тэр чи одоо төрсөн байсан биз дээ. Хүүчин төрсөн байсан уу юу? Өмнө тэр үед яг 2 хагастай байсан. Тэгээд миний хань тэр үед одоо нөгөө тэр үед имэйлч зах гэдэг арь ширний зах. Тэгээд энэ чидээ бэлэн мөнгөтэй байнг явдаг юм байсан л та. Тэгээд чи битээр бас гар утас гэдэг юм байгаагүй л тийм. Тэгээд нөгөө тухайн үед 8-аад тараал явхлаар хөдөө гадаа ингээл явцдаг. Тэгээд энэ хол хараад 3 хоног явдаг. Тэрнээс хойш явдаггүй байхгүй. Энэ хамгийн удаан л 3 хоног. Тэгээ ингээ явдаг. Би 3 хоногта 8 тараа явчихжээ гэж бодсон. Тэгээд 3 хоногоос илүү гарангуут энэ юу болов гэд. Тэгээл би ах トゥ нартай хэлээл 7 хоног цагтаа сэргийлэх хэлээл ингээл байсан. Тэгээ энэс хойш сураг байдаггүй. Тийм та тэгээд та өөрөө яг иймэрхүү байгууллагад ажиллаж байсан хүн одоо миний бодлоор аюулсаа хайсан бах тий одоо та хэлж хаа яваагүй газар гууж алга байгаагүй. Би тухайн үед бол би цагтаа ажиллаагүйсэн л да. Би ламал хэрэг газарт байдаг ажилладаг байсан. Тэгээд би сүүл цагтын байгууллагад амьдралын эрхээр гэдэг шиг би өөрийн ирэхгүй амьдрал цаанаас ингээд нэг хувьслалын тохиолдол бүрдээд ингээд юм гэж учиртай л гэдэг юм лээ. Тэгээд би анх Мөрдөн байцах газар ажилд орж ирсэн. Тэгээд би Мөрдөн байцах газарт ажилд ороод би хоногт ямар олон хүн сургууль алга болдог тийм мэдээг сонсоод үнэхээр тийм зэлжсэн. Над шиг олон хүн зовд юм байна. Би өөрийгөө орчлох ороод ганцаараа зовоод байгаа юм шиг санагдав. Маш олон хүн зовд юм билээ. Би сургууль алга болчдөг. Тэгээд би анх цагдаад ингээд миний хүний араас ингээд ерөөс ажиллагаа хийхгүй ингээд маш их гомдолдог явдаг байсан. Тэгсэн чинь яг амьдрал дээр утсан чинь хоногт маш олон хүн алга болт юм байна. Цагдаагийн ачаалал маш их байдаг юм байна. Ингээ хайж ирэх боломжгүй ингээд мэрэгжлийн төвшнгийнхаа ажлынхаа азгаар ингээд орон нутгийнхаа азгаар хайр явдаг юм байл л дээ. Тэгээд энэ бүхнийг бодит амьдрал дээр үзэж турж ирэл хүн ойлгох юм байл үү. Тэгээд одоо ингэж штэ одоо 2005 18 жил одоо тийм ингээд алга болчоор тань тийм гордлоо байдаг уу? Одоо ингээд нэг өдөр л одоо ингээд алга болсон тохиор маань тий 18 жилийн дараа ороод ирэх болов ер нь та яаж амьдрдаг вэ? Би бол хэрвээ тийм байвал хүн ер нь мал амьтан ч гэсэн алга болоод ороод ирэх болов би л хүлээд байна. Хоогоо би одоо хүртэл хүлээгээд хөөхөн нохоо байсан даа гэх нэг манаа нэг нохоо байдаг гэсэн. Тэрийгэ хүлээгээд тэр шиг ер нь та одоо ингээд яаж хүлээдэг? Хүлээдгүй эсвэл бүр ингээд мартцсан уу? Хүлээлгүй яг хүн хэзээч мартдгүй юм билээ. Яагаад гэвэл хүн нүдэрээ хараагүй бодит ингээ хараагүй юм баян сэтгэл зүрхэнд ингээ гордлого очдөг. Би анх ингээл алга болсноос нь хойш цагаан сарын өмнө байсан дөнгөж шинжил гараад алга. Цагаан сар 2 сар гаргаад болоо би ханыгаа ирнэ гэж би цагаан сараар байстай 5 гэдээг засаал ингээл хүлээж ирээгүй. Тэгээд ингээл ерөөсөө банк ингээд айгаа хэцүү штэ. Тэгсэн болоо ингэсэн болоо гал элдв юм ургуулж чадал тэрийг хайгаал дээрээс энэ толгой дотор чинь төмөн асуулт өөрөөсөө хайгаа төмөн асуултын хариултыг өөрөөсөө хайдаг. Төмөн асуулт өөртөө тавьдаг. Маш хэцүү. Тэгээд
энэ олон одоо эсрэггүй болно гэдэг хэл хэцүүлдэ өөрийн хүмүүс хэцүү, хадмууд хэцүү. Энэ олон бодлоос ч нь болоод хүмүүс маш их буруу ойлголцол бие биендээ төрн бие биенийгээ хардас эрдэнэ үл ойлголцол үл итгэлцэл төрн ингээд миний хадмууд сүүлдээ намайг ингээд надад итгэхгүй намайг ингээд бараг л алаад ингээд болцсон гэж ингээд цагтааж түүхээр хүртэл яваад би чинь нэг юм гинт хэрэгтэй юм шиг ингээ хэлмэгдэж ингэж хүртэл явж байлаа. Энэ байдлаас болж би цагдаад ажилд ороод би офицер болж чадахгүй маш олон удаагийн зөвлөлийн хурлаар би хасагдчихлаа. Гэх мэтлэн амьдрал одоо юу гэсэн үг одоо энэ сэжигтэй гэж явж байгаа юм уу? Юу гэсэн үг? Яагаад цаанаа нэг тийм сэжгэлсэн тийм яатсан гэж атсан үл итгэсэн ийм байдалтай ингээ ханддаг. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байдаг л та. Тэгээд би өөрөө хүртэл ингээл байн гадуур ингээл архиугаар нөгөө өвгөнтийнх ингээл энэ тэнд ингээл согтун хүмүүс ингээл онцсон байдаг шүү. Тэр хүний хүртэл ачаал адилхан харагдал хөөхөд одоо ийм болцсон өвччээтэй болоогаад очиж харна тий. Ийшээ хараад авчаад хард нэг газар нууцсан хараад байгаа юм шиг санагдаад эргэж харна. Байнгын ерөөс ингээл тийшээ тийшээ хүн хараад ингээ явдаг. Ерөөсөө ингээд тайван байх ямар ч тийм боломж ерөөсөө байдаг. Тэгэл түмэн асуул тэгээ явж байгаа бол ингээ явж байгаа бол ингэсэн болоо өгцөн болоо гэж бодоод гантаа очиад ном уншуулаад ингэхлээр хөөхөө амьд юм болоо би ямар муу ёртой юм бэ гэж өөрөө өөртөө ингээ тэнцэлж амьдэрдэг. Энэ бол ерөөсөө үнэхээр хэцүү байдаг. Тэгээд хүн чинь ингээд нас орсон бол хүн чинь сайхан буйны үйл хийгээд ирээд та зам өрийн тэгшлээ те ингээд нэг юм бодно. Тэгээд салцсан бол хүн чинь бас нэг учиртай дараагийн амьдралаа бодох ч юм уу ямар нэгэн байдал шийдвэр гаргана тий. Яг ийм тохиолдол хүн шийдвэр гаргах ямар ч боломжгүй байна. Гомдож чадахгүй тий. Яац юм болоо гал түмэн асуулттай ерөөсөө энэ олон жил ингэж л тарчилж амьдэрч байна да. Тэгээд оролцогч маань одоо би асуухад юу гэсэн үг бэ? 18 би бүр амар бүр шоконд орж байна. 18 жил одоо ингээ хүн алга болчиход ингээ таны сэтгэл зүг ингээд бүр ингээд ботсон чинь би бүр айж ингээд чичир чинь тань руу айгүй одоо та өөрөө шаналж яхад ахад таны хүмүүс буруутгах чинь шүү дээ тий. Одоо чи нөхрөө алдсан юм шүү танийг шижгэлж шүү дээ тий. Годомж байхгүй хэцүү. Би ингээд жоохон ингээд лайтайхаа утлал инээч өгрөөлтэй би зарим энэ чинь дандаа ууж урваа жоохгүй шүү дээ. Зарим өдөр сайхан инээгээд ингээд би ингээд сэтгэлээ яагаад ингээд авчих. Хүү чиж өнөөдөр ямар сайхан харагдаж байна, ямар сайхан ааж байгаа хүчээр ирсэн юм уу гэж өөдөөс асуувал пал ингэж явж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд жоохон уйлж гутаал уйлж ингээд явах таар чинь хүмүүс өрөвдвөл би хүнд өрөвдүүлж амьдрмааргүй байгаа байхгүй юу. Би амьдрах гэж амьдралдаа тэмцэж байгаа юм байхгүй юу. Тэгээ хүнд өрөвдүүлмээргүй байна. Хүнд доромжлуулмааргүй. Тэ би зүгээр энэ бүхний өчрийг олоход би хүүгээ би хүний зэрэгтэй хүрэх гэж тий. Миний хань надад үргэлжлэн итгэдэг байсан. Энэ олон жил одоо чи хэлээ ямар хэцүү тань олон жил яаж амьдарч байна. Яг үндэ энэ олон жилийн амьдрах болсон шалтгаан миний хань надад итгэсэн итгэл, миний хань намайг хайрлаг хайр энэ олон жил амьдруулж байгаа. Та яаж дандаа надад хэлдэг байсан. Миний хань хантай, миний хань хүчтэй. Чи хүүгээ угаасаа сайн хүн бол айгүй сонин дандаа тавьж хэлдэг. Ингээ мэдээд чийсэн юм шиг үгүйс байна. Тэгээд дараа нь ингээл миний хань надад итгэдэг байсан. Хүүгээ сайн хүн болно гэж дандаа хэлдэг байсан. Би хүүгээ сайн хүн болох хэрэгтэй. Энэ олон жил амьдарч байгаа юм да. Хамгийн одоо тий сүүл нөхөртөө ярьсан ч гэдэг юм нөхөртөөгөө байсан та одоо тэр юуг сандаг уу одоо өдрөө тэр цаг хугацаагаа сандаг уу юу ярьж исэн бэ хамгийн сүүлд нөхөртөө Витори ярьжсэн байжсэн үйлдэл миний хань хамгийн сүүлд өмсөө цэглээ одоо надад тэр харагддаг. Нэг ч юм мартаагүй. Тэгээд очлоо амарцсан юм. Ойлгож байна. Энэ 18 жил гэдэг бол 18 жил нэг л өдөр ороод ирэх сэтгэлийн одоо тийм хүлээлттэй амьдрын гэдэг бол бас амар том танаас маш том зориг төвчөө шаардаж байгаа бах. Одоо ярих бол жишээ уучтаар ярих бол өстой юу ч биш. Энэ одоо хүлээлт гэдэг бол те өдөр болгон ширтэж хүлээж бодож шаналж 18 жилийг ингээд өдрөөр цагаар бодоход хэдэн цаг хэдэн минут те бүр амар байгаа байхгүй. Үнэхээр танаар одоо харах чинь ямар мөн би бол тэгтгэн байлээс ингээд амар олон асуулт асуугаа ингээд сэтгэл амирч болохоор хоолноос гарчтай юм байлээ. Баян уйлдаг. Тэгэл амьдрахын тулд би хүүхэд хийж ингээд ажил хийх хэрэгтэй. Тэгээ ажиллаа хийгээл хамт талныхаа дунд байхдаа би яваа ингээд юмаа мартаа те ажиллаа анхаарал ингээд
Ажлаас гараад тэр ороод ингээл нэг автобусанд явна, микронд суугаад явна. Тэгэл дандаа нөгөө дуу явж байдаг шүү дээ. Дууны үг болгон надад хэлж байгаа юм шиг. Тэгэл би уйлждаг. Эхэндээ ингээд нөгөө хүмүүсээс ичээ санаа зовоол ингээд санаадаг байсан баг. Сүүлдээ бүр ингээд барьж чадахгүй байв гэж мэрэгштэл асгарч уйлдаг. Тэгээ шүн олон уйл. Миний хөө шүн олон хаавыгаа гээл ингээд шүн ингээд хартаар зүүдлээл. Тэгээ миний хөөч хөхөөл. Тэгэл ингээд би хүүгээ 5 нас хүртэл хөхүүлсэн. Хүүгээ гаргаж чадаагүй. Тэгээд хүүгээ ингээд шүн болон хаавыгаа ингээд нэхэл уйлал ингээд хар гар болгонд нь би хүүгээ маш хөрөвддөг. Би 3 жил би нулимсаараа хоолдож амьдсны үтсэн чи би 37 ажилтнад хурцсан байсан. Өөрийгөө тийм хурцсан бач бидээгүй. Тэгээ хүн бол ер нь зовлон даатгал юм байлээ. Хүн бол маш их төвчээртэй, маш их өхөл золрөөс одоо юу гэмдэ маш их юм таатгал юм байдаг гэдгийг л одоо би боддоо шүү. Тэгэл одоо би амьдрал явж байна. Би ямар одоо төгсний хараас хөвгөлтэй, шалга басны хараас алга болтой биш. Хүүгийнхээ төлөө би амьдрахаас өөр арга байхгүй. Би байхгүй бол энэ мэл хантан чинь яах юм бэ? Энэ мэл хантан зовх ёсгүй. Аав байхгүй гэсэн ээж нь байгаа учраас би хүүгээ аав байгаад хэвсдэг. Та одоо ингээм амар ингээд үнэн ч одоо юм аюу мундаг байгаа хөө миний ингээ харснаар. Тэгэхээр та хоёр нь яаж анх танилцж исэн бэ? Ер нь ямар хуу залуу байсан бэ? Тэ та нөхрийгөө ингээд одоо ингээ эргээд ярихад бол тэ яаж анхны болцооч гэдэг юм уу? Анх яаж хараад урж исэн? Хамгийн анхны үйлдэл юу байсан тэ? Тэр талаас сонирх юм. Яхаар гоё асуулт баярлалаа. Тэр их гоё нандин байх гэж бодож байна. Одоо таны нулимснаас би ингээ харахад бол амар хайртай чи ингээ бүр ингээ надад мэддэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр би мэдмээр байна аюу сонин гоё байж мармантик байж магадгүй өдөө хувьд аюу гоё сонирхолтой. Баярлалаа. Тэглэвэ яах вэ? Одоо миний хөө надаас асуудаг. Нэг жоох наав налгалцсан болохоор тэгээд нөгөө хүмүүс ингээд маш олон хүн намайг буруутгаад ингэсэн учраас миний хөө ингээд таав айгу муу хүн байсан. Миний хэлжээ цаваагаар талга болцсон. Үсэн хэд мэддэггүй миний ээж ингэж олон жил цавааж байна гэд миний хөө ингээд таав айгу муу хүн гэд бодцсон. Тэгээд би хүүгээ том болохоор нугаас энэ хүүгийг ярьж өгнө гэж боддог. Царна тэгээд энэ бүхнийг надаас өөр хинч мэдгүй бодод үнэнийг миний хүү надаас л мэдэн тий. Тэгээд би 16 нас хүрээд миний хүү нэг өдөр айгүй сонин ярих юу гарч ирсэн. Яасан гэж миний хүү ингээд амар гоё юм хараар хүний юм гоё хөрөг зурцсан. Тэгээд би энд ирсэн би 14-тэй хүүгээ орхиод ирсэн юм чи. Тэгээд 16-тай миний хүү айгүй гоё хөрөг зурцсан. Ээжээ би энийг зурсан гэд үзүүлэхгүй юу. Би бүх миний хүү яаж юм гоё зураг зурсан юм бэ гэд. Чи нэрээ зурсан юм уу гэд би санаанд зүрэг асуусан чи миний хүү ээжээ та яагаад идэхгүй байгаа юм бэ? Би юу гэж хүнээ зурсан юм би зурсан гэж хэлэх юм бэ гэж хэлсэн. Амар муухай санаа зовоод ичиж байгаа юм. Уучлаарай миний ээж нэг өөрөө зурдггүй учраас санамсаргүй тэгээ илчлээ. Нэрээ би айгуу гоё юм саналаа. Миний хүүгийн аавч амар гоё зурдаг гэсэн байхгүй юу? Миний хүүг тийм үү гэж ингээл оч гэрэлтэй явж байгаа байхгүй. Тэгээд ээж нэрээ миний аав ямар хүн байсан юм бэ гэд надаас асууж байгаа байхгүй. Түн гэдэг ингээд ерөөсө цаг хугацаа өөрөө ирж байгаа байхгүй. Тэгээд хүүдээ аавынхын талаар ярьж хэлсэн. Тэгээд яаж яасан гэхээр манай гэр ороод тэгээд манай уудаас харсан манай юм уул ингэр гэдэг байхгүй. Тэгээд манай хүн яг ингэрийн хэдэл ингээд манайх ингээд алдан дээр байгаа юм шиг харагддаг. Тэгээд манай хүний том ахийнх нь манайхтай 20 хэдэн жил айл яйцсан бүр ингээд төрсөн ах дүү шиг болсон байдаг. Тэгээ манай хүн болохоор сүүлд тэр хөдөө аргангаа хүн байхгүй юу. Тэгээд хотод орж ирээд яг манай тэр уудаас харсан хашаад амьдэрдэг болсон. Тэгээд би тэр үед чинь жоохон 10 хэдэн настай хүүхэд байсан. Манай хүний хөдөөс орж ихэд тэгээд би нүдэн дээр өсөж байгаа байхгүй би нүдэн дээр өсөөл ингээл ягаа тэгэл манайг хараад манайх чинь тэр хавтаа одоо нэг тийм манай аав чих ажилласаг их мундаг тэгээд манай гэр бүл их тийм нэр хүндтэй одоо хүмүүс их хүндэлдэг тийм айл байлаа та тэгээд тийм байсан тэгээд манай хүн айгуу тийм даруухан арх дар суудаггүй тийм даруухан залуу тэгээд 8 яадаг маш мөнгөтэй тэгэл охтуудыг ингээл дайлал явж идэг би тэр үед төөц ажиллаулдаг. Тэгээ манай хүн ингээл охтуудыг дайлал явж идэг. Би нэг өдөр нөгөө ингээд нэг хүн чанар цулгаагаад
чи ингээл октоодод мөнгө өрөөл яваад хаа чи нэг хань ижилтэй болооч ээ. Найз эмэгтэй байдаг үсттэй гэл нэг өдөр ингээд санаасруу хэлчихгүй. Тэгсэн чинь манай хүн надаа харин тийм ээ би одоо найз эмэгтэйгүй гэл инээгээл айгүй даруухан л да. Тэгээл өнгөрчээсэй. Тэгээ манай хүн тэгж анх битээр юм ярьдаг болоо. Тэгээд манай хүн би гэртээ гитартай авахгүй юу? Өөрөө гитар тоглож чадахгүй л гитарнд аяга дуртай. Тэгээ манай хүн аягаа гитар татдаг. Чи надад гитар өгөөч би яах гэсэн гэл. Тэгээд тэрнээс ч надаас гитар гойж ингээл авдаг болоо. Шалтгаан болж. Ингэж бол тэгсээр хагаад нөгөөд чинь ингээл манай дорой болго орж ирэл аттай юм ярьдаг болоо. Тэгэл ирчихсэн. Тэгээд би нөгөө ээжигээ алдаад маш их юм хайр дутцсан байсан байхгүй. Тэгээ яагаад ч нэг өдөр өөч ингээл навтай юм яриад зогсчихсэн чинь надмаа ингээл амар гүнзгий ингээд ширтцээ зогсчихэдгээ. Ингээл цэн харсан чи яг ээж намайг харж байгаа юм шиг хардаг байхгүй юу? Оо за хайр нэ гой зөөл нэг юм амар гой харц. Би ерөөсөө тэр харцыг хараад хальц. Амар сонир мэдрэмж. Яг ээж намайг хараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрчихсэн. Тэгээд ер нь тэгэл тэр мөчөөс ингээсээр агаал манай хүн намайг ингээл эргүүлсээр агаал битээр ингээд найзалж эхэлчихсэн. Тэгээд манай хүн намайг бүр ингээд маш их хүндэлдэг. Чи яаж намайг тоовоо гэд тэгдэг. Гоё хүндэлдэг гэсэн. Тэгээд битээр би аатайгаа амьдардаг гэсэн. Тэгээ манай хүн манад орж ирээд тэгээд манад орж ирсэн түүхэн бас их сонио. Миний нэг өдөр би өвдөв. Тэгээд гинт имлэг твтгэхэр болоо. Тэгээ нөгөө аавда би нөгөө хоолыг хийж өгдөг. Манай аав ерөөсөө өөрөө хоолоо хийдэггүй тийм сурцсан байхгүй юу? Тэгээ сурцсан. Тэгээд гинт имлэг твдэг болсон чинь аав маань хоолгүй болно ш. Тэгээд би нөгөө тийг гуйдаг байхгүй яана би ингээд чичлээ аав маань хоолгүй чи манад ороод аав хоол хийгээд өчтдөө гэсэн үг. Юу яриад байгаа би яаж танаад орох ёстой байх юм бэ гэж тийхгүй юу? Би за тэгвэл би чамтай найзлахаа боллоо. Тэгсэн чи өөрхийн амьтаа манад яаж ч орсон мэдгүй аав дээр ороод хоол хийгээд тийм надад маргааш нь хоол хийсэн ирж байгаа юм. Тэгээ намайг 10 хоног эмнэлэг дэвдэ гараад ирсэн чинь манай хоёр аав хоёр болчихсон. Бэжсэн. Тэгээд юм яасан нь тий. Нөө за амар гоё хайрын түүх шүү дээ. Сонирхолтой. Бид нэр аавтайгаа 3 жил амьдраа. Тэгээд бид хоёр би 3 дахь курс тахта төлөвлөлөөд хоёулаа хүүгээ олоод тэгээ хоёулаа хүүгээ төрхөөс нь хормой хийгээд тэгээд болоод ийм сайхан амьдарч байсан. Би тэгээ танаас одоо яг ингээд айгуу гоё ингээд юуг сонслоо та хайрын түүх. Тэгээ нэг асуулт асуумаар хэрвээ гэж ааш тий. Хэрвээ таны энэ хайртай хүн чинь нэг өдөр ороод ирвэл та яах вэ? Та тэгж юу бодож ирсэн нь өөрөөс асууж бодож ирсэн төсөөлж ирсэн үү? Яг хөө зүүдэлж ирсэн үү? Бодож ирсэн. Зүүнээ бодож зүүнээ зүүдэлж ирсэн. Та ярьдаа яг яаж бодож байсан гэж боддоо. Хөөхөд энэ хүн ингээд магадгүй намайг өөрөөсөө илүү хүнтэй амьдраад илүү жаргалтай амьдрах гэж явцсан болов. Тэгэхээр магадгүй ингээд хөдөөч юм уу бүр хол ингээд амьдарч байгаа ч юм болов. Тэгээд нэг өдөр ингээд хүүхдэртэй ирээд уулзах гэж магадгүй тийм. Нэг бол магадгүй ингээд бүр ингээд өгөнтэй өрхөө архичин ч хамаагүй тийм. Бүр ингээд болцсон байх юм бол би тэрийг өстө өөдөн татаад би миний үг эцэг тийм миний хайртай хүн чи би нэг өстө засаж залаад би сайхан аваад амьдрандаа гэж би бүр бодож хүлээдэг гэсэн баг. Би ямар ч юу ч болсон хин ч болсон гэсэн хүлээн зөвшөөрөх байсан. Энэ олон жил би хүлээсэн. Уучлаарай. Юу хасан. Бүр би өөрөө айгүй ойлгочих айгүй сонирн болж шүү дээ. Яа уучлаарай манай подкаст чинь тэгээд энэ ч хүний амьдрал чинь те янз бүрийн л дандаа жаргаад байна гэж байхгүй чи хар цагаан хоёр ч хойлогдож л явж байгаа тий дандаа гээжж явж байгаа учраас за ингээд одоо ингээд Америкт амьдарч байна 6 жил болчихжээ. Одоо тэгээд амьдрал хэр байна? Юу хийж гин? Тэ одоо та одоо амьдрал ер нь зүгээр байна уу? Эсвэл одоо та хэцүү байна уу? Хизээ буцъя гэсэн бодолтой байна. Ер нь буцах уу? Одоо ингээл энд Америкт ингээл амьдраад авах уу? Ямар төлөвлөгөө байна? Би анх нөгөө яг 3 жил болоод буцъя гэсэн төлөвлөгөө ярьсан.
Аав маань өнгөрсөн чинь яагаад ч надад Монгол руу таталтах байх болсон. Надад нэг гэхдээ зүгээр надад орох орон байхгүй. Тэгээд би хүүгийнхаа төлөө ирсэн. Би очиод яах вэ? Дахиад ингээд ажиллаад цалингаас цалингийн орно. Миний зорилго болохоор хүүгээ би нэгдүгээр тор хоронтой болгоно, хоёрдугаар ямар ч байсан маш сайн өндөр боловсралтай болгоно. Өөрийгөө аваа явах. Бусдад миний хүний ганц учраас хүн гойхгүй амьдрах чадвартай болох ёстой гэж ингэж ирсэн учраас би за одоо би тэгвэл ерөөсөө Монгол явъя гэдэг энэ хоёрсан сэтгэлээ нэр тишин болгоё. Ерөөсөө ингээ үлдээ. Одоо нэг эндээ үлдэж авч би амьдрий. Би өмнө нь нөгөө айл румерч амьдэрдэг байсан байхгүй юу? Гөө хэмээн. Тэгээд би тэр мөчөөс за ерөөсөө одоо би амьдрий. Өөрийнхөө орон гэдэг ингээд нэг л миний амьдралын цаг хугацаа явж байгаа юм чинь. Тэгээд би ингээд би дагаад амьдэрч эхэлсэн. Тэгээд ингээд одоо ингээ явж исэн чинь яг л ажил гэр гэдэг ерөөсөө яг ингээ миний мөрөөл зорилго маань одоо 6 жил болсон чинь нөгөө 2 өрөө байр авчлаа. Сая сарын өмнө 2 өрөө байр авлаа. Миний хүүч өөрөө насанд хүрлээ. Өөрөө сонгоод өөрөө гэрээ хийгээд ингээд байр авчлаа. Тэгээд одоо хүү маань одоо оюутан одоо угаасаа ингээд оюутан болоод гадагшаа явах нь ойлгомжтой боллоо. Тэгээд ирсэн чинь би за ингээд миний зорилго миний хүсэл мөр биелчихэж шít. Тэгээд би ингээд миний амьдрал дуусах юм. Ингээд хүсэл мөрөөл зорилгогүй болохоор хүний амьдрал ингээд дуусах юм биш. Яагаад би дуусах юм бэ гэж бодож байгаа гэхээр миний аав явдгсан баг. Миний надтай яг 2 хоногийн өмнө ярихдаа тэгж байгаа байхгүй. За миний охин одоо ямар ч чиг байсан аав нь ээж чинь өнгөрөх. За ямар ч чиг байсан хань нь одоо 4 хүүхдээ хүлийн дөрөв харийн газар төрнө гэж би тэ өгчээсэн тий. Одоо миний охин хүний нүдэд амар сайхан газар очиод одоо ингээд ер нь бол хөлөө олчлоо. Одоо аав чам санаа зов. Аав нь маш их ганцаарч чинь одоо аав нутаг үтсий ээж дээр нөчий ээж дээр нөч хэл хөвгтэй боллоо гэж хэлчихсэн. Ингээд миний аав 2 хоногийн дотор өнгөрсөн байхгүй юу? Тэгээд би аавгаа энийг бодоод хэрвээ миний аав өшөө өмсөл мөрөөдөлтэй аваад би охин дээр очие охинтойгоо хамт амьдрий гэж хүсчихсэн. Өнөөдөр миний аав надтай хамт байх бүрэн боломжтой байсан баг. Тэгээд мөчөөс бодоод би ерөөсөө ингэж болохгүй юм байна. Би хүсэж мөрөөдөх ёстой юм гингүүтлээ. Би яаж хүсэж мөрөөдөхийг мэдэхгүйсэн баг. Яах учраа болохгүй ингэж явж байгаа би нэг өдөр санамсаргүй YouTube-ээс та яг юуны төлөө амьдраад байна гэдгийг бичлэг сонсон. Яг надад чам шиг. Тэгэл би яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Тэр бичлэгийг сонсоод лежсэн чинь өөртөө итгэх итгэл урам зориг өвдөг ийм гоё дасгалжуулт байт юм байна. Тэгээд би өнгөрсөн жил энэ хөтөлбөрт суугаад маш их хэмээг ойлгож өөртөө итгэлээ бий болж өөртөө байглаас ямар онцлог үүдээ амьдралын утга учир юу юм хүн яг зэс юуны төлөө амьдрах хэрэгтэй юм те хүн зүгээр л нэг хоолны төлөө нэг хүүхдээ сайн хүн болохын төлөө амьдралаар байгаа дуусах хэрэгтэй юм гэх мэтчлэн маш их гэж айгуу том хүсэл мөрөдөл зорилгоо олсон ингээд одоо өөрийнхөө яагаад би танаа юм гоё подкастаа зарилга өгөх юм хүсэл маань энэтэй холбоотой миний амьтаа утсан маш их түүх энэ олон асуудлыг өнөөдөр би өмнө маш амьдралынхаа саад бэрхшээл зовлон болгонд бусдыг буруутгаж амьдарч байсан байхгүй юу? Тийм хүн бусдын буруу биш зөв байсан байлээ. Тэгээ энэ бүх учир шалтгааныг ойлгоод хүн асуудал бүрнийхээ учир шалтгааныг өөрөөсөө хайх тусам ингээд асуудлын хариулт гарч ирд юм билээ. Гомдох биш бусдыг илүү ойлгож, илүү хайрлах энэ гоё ухааныг сурч боловсролыг эзэмшээ суралцаад ингэ явж байгаа. Би нөгөө их яасан штэ нөгөө хийч. Сайн уу таны зургийг харсан, түрүү харсан. Хүү чи Америкт ирсэн байсан тий? Та яаж хүүгээ авчирваа? Ямар гоё юм бэ? Би тэр мөчийг хараад бүр таны өмнөөс амар баярлсан. Яаж хүүгээ авчирваа? Хүүгтэйгээ уулзсан тэр өдрийг та нэг яриач. Би бас ингээд нэг өөртөө яг хэлцээсээ нэг 5 жил ямар ч байсан. 5 жилийн дараа би хүүгээ авна гэдээ яагаад ч өдрөө бодцсон гай. Тэгсэн чинь 5 жил маань өнгөрөөд өнөөдрийн жил 6 дахь жил нь бол явжсэн. Тэгээд би яг огон гарахад би бодож ирсэн. За энэ жил би заавал хүүгээ авъя.
яаж хийж байгаа таавь. Одоо ямар боломж нь тэрийг ашиглаад үзье гэж бодоод тэгээ миний хүү нэг оюутан болсон энэ гоё Америкт чинь оюутнууд аялангаа ажиллая гэсэн ийм гоё хөтөлбөр өгд юм билээ. Тэгээд нөгөө надин болон би хүүгээ нэгдүгээр курст орохт нь мэдээд хүүгээ оруулсан чинь миний хүү ээжээ та ингээд наад чинь байгаа юм чи миний виз гарахгүй байхаа гэж ороогүй байхгүй. Тэгээ энэ чи бүр үгээ ерөөсөө миний хүү хоёлаа битээ тэгж бат. Зүгээр л ороод үз тээ. Чи тэр уулзахтай бол уулз олно. Тийм болохоор миний хөө битээ санаа зүгээр л ороод үзсэн. Тэгээд миний хөө ээж хавганд ороод гарсан чинь виз гарцсан. Тэгээ миний хөө сая 2-7 хоногийн өмнө ээж дээр ирээд ээж хоёр уулзаад миний хөө маш том болсон байна. Би хүүгээ тэрэл үнэрлэхэд миний хүүгээ нөгөө багын сайхан үнэхээр тэрээс. Үнэхээр гоё юм биш. Тэгээд би энэ сайхан оронд энэ амьдрал би одоо үнэхээр талархаж байна. Миний амьдрал маш их хүсэл мөрөөдөл маш их юм өгсөн. Мөрөөдөл өдрөөсөө биелээд амьдрал маань үнэхээр сайхан байна. Би амьдралыг өмнө нь сар гэдэг 2 өнгөөр хардаг байсан бол одоо амьдралыг би маш олон өнгөөр харж байгаа. Тэгээ хүн ерөөс хүсэхтэй юм байна гэдгийг маш ойлгосон. Хүн хүсэх тусам мошлон хорвоо таны хүссэн бол нэг өгдөг юм байлээ. Би өмнө хүсэж чаддаггүй байсан баг. Би хүсдэггүй байсан юм байлээ. Хүсхээрээ за болохгүй үстэй. За худлаах уу гэж араас нь бодчихдаг гэсэн юм байлээ. Одоо бол тэгэхээр болсон. Хүсэх тусам мошлон хорвоо өгч байгаа. Өнгөрсөндөө амьдраад ээжилтэй те нэг алга болсон хүнтэйгээ зуралдаал өнгөрсөндөө амьдрал нэг урагшаага харахгүй те тэгээд исэн мэт тэгээ өөрийгөө чаяал ингээ бүх зориг тэмүүлэг болцсон байсан байна те тэгээд одоо ингээ өөрийн зориг тасан чи хүүчи ирээл та энэ сайхан хотод ирээ те энэ сайхан улсад ирээд ингээ сайхан амьдраад за ингээд хүүтэйгээ уулзчлаа одоо энд үлдэхээр болж за тэгээ одоо дараагийн зориг юу вэ? Одоо ер нь та юу бодож одоо энэ амьдэрч чинь одоо та одоо миний би л таныг өстэй амар том миний ард гарсан байна. Хүүтэйгээ уулзна гэдэг бол тэгээ хэр варгийн хүн бас л та хацтай хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгээ удаан жилийн дараа да 5-6 жилийн дараа уулзна гэдэг нь удаан. Гэтэл та ингээд мундаг хүүтэйгээ уулзсан байна. Одоо хүүтэй хамт байна тий. Одоо ингээд таны ирээдүйн зорилго юу юм бэ? Яаж төлөвлөж байна? Яаж төсөөлж байна? Би одоо хүүгээ ер нь айгу дотроо бод би нэг хүнийг тийм л хүн болчихсон. Миний хөө зөв сайхан сэтгэлтэй би тийм болоосаа гэж хүсчихсэн. Өнөөдөр би хүүтэйгээ уулзгаад тэгэхээр миний хүссэн хүү тэгэхээр би болсон байна. Энэ би одоо их хүн басна, ээж хүн басна, эмэгтэй хүн басна гавья гэж би боддог. Би их оронд эмэгтэй хүн басна би жинхэнэ одоо их орондоо хэрэгтэй зөв ийм сайхан эргүү нэг л бүтээх хэрэгтэй гэж би өөрөө боддог байсан. Тэгээ миний хүнүүд аягүй сайхан зөв хүүхэд залуу болж төлөвлөж байгаад нь юу гэхээр баярлалаа. Тэгээд миний ерөөсөө гол одоо хүсэл мөрөөдөл маань юу гэхээр хүн ерөөсөө юу чаддаг түүгээр л бусдад тусалах хэрэгтэй юм байна. Юу л чаддаг. Тэгээд би өнөөдөр би ер нь юу чаддаг юм бэ гэхээр би өөрөө ярих дуртай байглаасаа. Тэгээд хүүхдийнхаасаа л ер нь ингээд найз нөхдөдтэй айгүй их тийм байгаа юмараа чаддаг юмараа тусалж ийм хүүхэд байсан. Тэгээд нөгөө амьдралаас ойлгосон туршлагаасаа ингээд найзууд аягүй зөвлөдөг. Тэгээд манай найзууд ямар нэг амьдралын бэрхшээл саадвал сэтгэлээр унахтай над руу ирэхаа бид аягүй уран өгдөг. Ямар нэг гац хаалгааг харж өгдөг ч юм уу. Манай найзууд надаас аягүй уран зэрэг авдаг ийм хүн байсан байхгүй. Тэгээ энэ бүхнээс явж би ер нь нэг ийм гоё хүмүүст нэг гоё юм нэг уран өгдөг. Амьдралын туршлагаасаа ингүүл ингэчтэй шүү дээ. Ингэж алдчихжээ шүү. Одоо юу гэдэг өөрийнхөө амьдралын туршлагаас ойлгосон тэрнээс хүмүүс туслах гэсэн гэж яг хүсдэг байсан байхгүй. Бүхэн маань одоо энэ гоё нийгмийн хэрэгцээ шаардлага амьдралын дасгалжуулж коуч, ментор гэдэг нь байдаг юм байл. Яа би ерөөсөө ментор болох юм байна. Би энэ гоё ментор болохоор би хөгжихтэй, боловсрох хэрэгтэй юм байна гэж би одоо суралцаад явж байгаа. Тэгээд Монгол дасгалжуулалтын академи гэдэг гоё ийм гоё академи байт юм байлаа. Энэ академи би одоо суралцаад өөрийгөө хөгжүүлээд мөрөөдлөө биелүүлэх гэдэг ингэ явж байна. Та айгу мундаг ярьд юм байна. Мундаг коуч болох байхаа. Одоо ингээд айгу тийм үзэж байгаа хүмүүс ч гэсэн айгу ойлгомжтой үзэж байгаа хүмүүст их ойлгомжтой ярьж, нэмэгт төстэй ярьж байна. За би тэгвэл орсон шиг сонин өөр чинь сонин байж магадгүй. Гэхдээ би бол асуухыг хүсэж байна. Одоо ийм сайхан эмэгтэй те ингээл насаараа ганцаараа ингээл энэ амьдралыг ингээл туулаад өнгөрөөх юм уу? Та ер нь амьдралдаа эр хүнийг төсөөлж гин үү? Одоо хань ижил гэж төсөөлж гин үү? Нөгөө хүн чинь одоо тэр хүнийгээ эсвэл хүлээгээд гин үү? Эсвэл
ахиа сайхан амьдрал зохиогоод цайгаа хувааж өгөх манай монголчууд ярьдаг шүү дээ. Сайхан насны цайгаа хувааж өгөх хүнтэйгээ болоод ингээ амьдрахыг хүсэж амьдрч бодож байна уу? Ер нь энэ ханижлын хувьд та юу гэж бодож байна? Харин тийм ээ, би яг үнэндээ хань ижлийн талаар ерөөсө бодохгүй маш олон жил явсан байсан. Тэгээд ягаад ч юм миний хань шиг намайг хинч хайрлахгүй юм шиг би санагдсан баг. Тэгээд ингэж явж байгаад хүний нутаг дээр ганцаараа амьдрах нь тэгэхээр ганц би байна гэдэг маш хэцүү байт юм билээ. Дээр л мундадгүй юм билээ. Зүгээр явж байгаад л ямар нэгэн байдлаар ингээд юу гэмтэй хэлнэгдэх, буруу ойлгогдох, гүтгэгдэх, дээлхүүлэх юм маш гардаг л да. Тэгээд ингэж явж байгаа. Тэгвэл би ер нь хантай болох хэрэгтэй юм байна. Алин бол цаар явах вэ? Тэгээд хүн ингээд л өөрөө хүсээд ирэхээр өмнө нь би нэг өсөг бол надтай хүн учирдаг байсан. Та тоож хардгүйс анзаардгүй байсан баг. Эрэгтэй хүн бид нар танд татагддаг баг. Та тэрийг анзаардгүй байсан баг. Магадгүй. Тэгээд байсан чинь яг тэгэл бодоол ирсэн чинь би тэгээ бодохдоо гэсэн би яг надад яг ямар хүн тохирох уу, ямар хүн надад тань болох уу гэж бодоод тэгээд би тэр хүнээ төсөөлөд бичсэн л дээ. Тэгээд бичээд байж хаад яг жилийнхаа дараа энэ тэр хүнтэйгээ одоо учирчаад байж байна л та. За баяр хүргээ. За би юу асуух гад болдгийн болов болохгүй болов бодож байна. Тэгээд би ийм гоё юм ихтэй тэгээ тэр их азтай залуу ах шиг байна та. Тэгээд одоо би найз залуутайгаа хамт амьдарч байгаа. За. Сая хүү маань ирээд миний антай аль биесээр танилцаад тэгээд манай хүн бас олон жил ганцаараа явсан. Бас нэг би бас олон жил битээр яг л адилхан 10 хэдэн жил ингээд нэг амьдрал бүтэмж болоод хоёр дахь амьдралаа чадахгүй бас л ингээд явж байгаа битээр учирсан. Хоёр маш сайхан ойлгодог. За тэгвэл айгүй гоё одоо бол амьдрал бол хүүчин ирчлээ. Хүүтэйгээ уулзчлаа. Сайхан ханижлтай болж байгаа юм байна те. Айгүй гоё л миний бодлоор их гоё байна. Би тэгээд одоо ер нь хүмүүс тэгдэж штэ. Хүн ер нь гадаад л гарч болно те. Одоо ингээд гадаад гарахын сан гэж зорж байгаа маш олон хүн бодож байна. Одоо манай нийгэм ямар байна? Та тэр хүмүүст зориулж одоо юу гэж хэлэх үү? Ир гэж хэлэх үү? Эсвэл одоо танд одоо нэг юм байгаа штэ. Та одоо ингээд сая ярьж штэ. Би ингээ айгүй олон юм авигаатчлаа. Очиж чадахгүй тий. Тэ? Ийм ба ер нь ирэх чагаа хүмүүст юу гэж та захих вэ? Би одоо араасаа юу гэж захиххээр ерөөсөө Америк гэлтгүй ер нь энэ дэлхийн энэ олон орнууд ингээл хүмүүсийн байгааг олон одоо ч гэдэг дэлхий глобал болчлаа. Олон оронд амьдарч байгаа найз нөхөд хамаатай садан байна. Ингээд эцсийн их орн шиг одоо яваачин хаач байдгүй юм байна гэдгийг л байна. Өнөөдөр Монголд байгаа Монгол хүч хэцүү байна, хүнд байна. Ерөөсө гадагшаа явъя гэд хүн болгоны толгойд байгаа аахгүй. Монгол бол үнэхээр хэцүү байна. Яг үнэндээ хүний надад Монголоос гарсан хүн болгон үгүй гэдэг үгийг ганцхан би биш хүн болгон хэлэх байх гэж би бодож байгаа. Яг тэгэхээр хүний нутагч гэсэн яг Монголд байгаа тэр асуудал, бэрхшээл, зовлон бүгд байдаг. Байхдаа бүр илүү идэх шүү яг үнэтэй. Илүү нэр энэ чинь амьдрахгүй байхгүй. Бид нар энэ чинь зүгээр мөнгөний боололт байна. Боолт шүү дээ яг үнэтэй. Олсон мөнгөө их орон руугаа ах дүүтэйгээ гэр бүл рүүгээ л явуулдаг. Бид нар үнэтэй өнөөдөр чаргахдаггүй байхгүй. Өнөөдөр энэ чинь гэр бүлээ зохиогоод үр хөвгтөө төрүүлээд ингээд амьдарч байгаа хүмүүс өнөөдөр яаж юм гэхээр их орондоо очие гэсэн сэтгэл маш их байдаг болж байна. Энтхийн нэг иргэн үтцсэн, иргэн төрүүлсэн. Нөгөө хүүхдүүд нь эндээ дасцсан учраас хүүхдүүдэд хаяаж явах хэцүү. Тэгээд ингээд тийм таталтаад ийм байдалтай ингэж амьдэрдэг. Тийм болохоор та нар маань хүний нутагт тодорхой хэмжээний зориг тээжрээд сурах юмыг сураад, авах юмыг аваад их орондоо очиад тэрийг хэрэгжүүлээд их орноо сайхан амьдруулаасай л гэж би хүсэж байна. Тэгээд өнөөдөр Монголд маш их сайхан боловсралтай мундаг залуучууд хүний нутагт ороод тэр сайхан боловсрал дадлага туршлагыг зэврүүлээд ингээд боолын ажлыг явж байгаа байхгүй үнэхээр харамсалтай. Мэдээж сайхан боловсралтай сэхэд мэрэгчлэр ажиллаж байгаа хүмүүс байгаа л да тэрийг үгүйсэхгүй. Их тэгж явж байгаа. Тэгээд оюутан болоод залуучууд их ирдэг. Оюутан болоод ирээд янгууд чинь ажлаа хийгээ сургаа төлбөр өгнө гэдэг маш хүнд байдаг байхгүй. Маш олон залуучууд сургуулаа төгсөж чадахгүй ингээ харалж үлдээд гэр бүл зохиогоод өөр хүүхэд төрүүлээд ингээл энд үлдсэн
ингээд залуучууд маш их байдаг. Танай хотод бол аюул их монголчууд амьдардаг тий Чикаго. Ялангуяа манай Чикагод монголчууд их байдаг. Тэгээд тэр бол янз янзын одоо харалцсан одоо яатсан хүмүүс өчнөнд байгаа юм үү тий. Ийм маш их байдаг. Тэгээ хоолнд ялангуяа орж ирсэн хүмүүс нөгөө бичиг баримтгүй маш хүмүүс маш их байдаг. Эх орондоо явж чаддаггүй. 20 жил, 10 хэдэн жил болсон хүмүүс маш их байдаг. Тэгээд хүүхдүүдэд танихаа байсан. Одоо сайхан сошиал гарчаад байл та. Энэ сошиал хүмүүс нөгөө өмнө 90 онд ирсэн хүмүүс чинь 2000 он гараад сошиал гараад ингээд ирсэн чинь хүүхд нь нөгөө фэйсбүүкээр найз хүсэлт явуулаад ирсэн чинь хүүхдэд танихгүй хоёр биеийг асууж юм гэж байгаа байхгүй манай нэг хүүе хэнийг ингээд энэ хүү байх ямар сайхан хүүгээ чи энэ хүүхд таних уу гэд хоёр биенээс асуугаад танихгүй. Бүр хидэн удаа ингэж үзчихэж хүүе чи манай хүү ээжтэй гэд хоёулаа бүр гэд амар шоконд ороод уйлаад төрсөн бүрээ танихгүй болтлаа амьдарч байгаа. Уцаар дуугийг сонсоод идэг. Яг царай гарсан чи танихаа амар агаад. Одоо миний хувьд бол бас хацтай энэ сошиалын сайхан нийгмийн хөгжлийн яваад би хүүтэйгээ царайгаа хараад ярьж байгаа учраас бас арай гайгүй байгаа. Тэгээ хүний нутагт ирээд ажил хийгээд ингээл мөнгө явуулсаар байгаа юм чи маш их хүмүүс насардаг. ертөнцийн бусыг үздэг. Энийг хараад маш сэтгэл өвддөг. Тэгээд энд байгаа хүмүүс мөнгө ажлын төлөө явсараа эрүүл мэндэд анхаарахгүй бай. Тэгээд хүмүүсийн бас хандлага бий өөрчлөмөр юм гэж хэлмээр идэх. Монголд ч хэлсэн. Хүний нутагч гэсэн яг адил. Бид нар хандлага өөрчлөмөр. Бид нар мөнгөтэй л очиулаад жагалтай амьдрын. Сайн амьдрын үр хөвгтдээ бид нэр одоо хүссэн юм өгнө гэж боддог байхгүй юу? Үгүй байна. Би бас яг тэгж бодож байсан. Ингэж явсаар байгаа би эрүүл мэндгүй болоод би хөвгөж шахсан байхгүй юу? Тэгсэн чинь бид нэр эрүүл явах хэрэгтэй юм. Хамгийн эхлээд бид нар хүүхдүүдтэйгээ хамт байж бид нар хүүхдүүдийнхаа тэр амьдрал итгэл урам зориг тэг түүчээж бид нар тэр бүхнийг нөх заах залруулах зөвлүүлэхтэй гэрэл нь болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгүүт бид нар мөнгөд ханхаарад хүүхдээ хэн болоод байгаа, хүүхдээ юу хүсэж байгааг нь ярилцаж ойлголцох тийм цагийг бид нар гаргахгүй амьдраад байгаа байхгүй. Хамгийн гол нь бид нар хайртай хүмүүстэй цаг гаргах хэрэгтэй байна. Тэднийг амаасаа ойлгох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй байна. Энэ бол мөнгнөөс илүү үнцэнтэй шүү гэж би аавч нартай хэлмээр юм. Бид нар алс олч гэсэн бид нар онлайнаар өнөөдөр царайгаа хараад бид нар ойлголцоо чин сэтгэлээсээ ярилцаад биний ойлголцож болдгийм биш үү. Би өнөөдөр хүүтэйгээ ингэж гоё. Би өнөөдөр хүүтэйгээ өмнө би ярилцаж чаддгүй байсан. Одоо би нэг найз шиг дотн болсон битэд ярихгүй сэдв гэж алга. Тэгээ өнөөдөр бид хоёр ингэж ярьж ойлголцдог байсан учраас олон жил хол байсан ч гэсэн сая ингээ уулзалт бид хоёр ингээ маш гоё байгаа. Харин би төсөөлж байна л да. Маш гоё ингээд нэг найз нь уулзж байгаа юм шиг. Азтай байгаа байхгүй. Тэрээд одоо наа чи амар хэц би зөндөл олон одоо кейс сонсож байна тий. Зөндөл одоо би яагаад гэвэл нөгөө өөрөө нэг энэ групптэй л дээ Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг Монгол ээжүүдгээд групптэй тэн дээр бол би зөндөө одоо хүний одоо амьдрал одоо тий сонсож байна. Маш хэцүү. Уучлаарай та нар гадаад л гарчиж байгаа болоо гэж боддог бол энэ үгүй маш их золиос байдаг тий. Өнөөдөр та тийм дарга байна зэрэг байна хурж ирэл та аяг тав угаана. Хурж ирэл та хумсанд ажиллана. Таны том дарга байсан, таны сайд байсан. Таны тэр хинч биш болдог тий. Тэгэж бид нар одоо ингэж их хүмүүс үе чи чин одоо ста Америкт очиод өстой ийш тийш аялал өстой гоё байгаа өстой уучлаарай аялахын тулд яадаг блэ хэдэн өдөр бид нар ажиллаж яж тэр цагийг гаргадаг үлээх чи тий. Хэрвээ тэгхгүй ч бол нөгөө хараадасаа би хүрээд чи та усны мөнгөд ямар сайндаа манай нэг найз сая 8 сард нааш аялах гэж ирж байна гээд за танай Чикагод аялах гэсэн юм а ямар газар хаагуур юу үзгүй асууж байгаа байхгүй юу яана би мэдэхгүй тэгээд би хэлсэн л да яана уучлаарай найз нь яг үндэ ажил гээл одоо би энэ аялж үзээгүй. Тийм болохоор найз нь хаана юу яадаг үндэ мэдэхгүй байна гэсэн чи гайхаж байгаа байхгүй юу? Харин тэгэж боддог байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр бид нар юу аялах тэгэж цаг байхгүй шүү дээ. Энд чинь өдөр болгон бидээс ингээд мөнгө татчих. Америкт мөнгө өгөөд буцааж аявах авдаг. Амар авдаг тийм. Өдөр болгон ингээд яадаг учраас аяг завгүй байдаг. Тэгээд эндээ маш их стресстэй байдаг. Сэтгэл санаа маань өрөөсөө Монгол бие маань энд бол ерөөсөө Монгол гэдэг. Ийм л амьдарч байна. За тэгээд ерөнхийдөө хоёулаа подкастаа хийгээд 53 минут болсон байна. За айгу хурдан байна тий. Айгу удаа ярих гэсэн боловч ингээд айгу хурдан болчих юм биш 53 минут чи ямар ч хурдан. Тэгээд танд би хэрвээ танд одоо тий хийлж
амжаагүй хэлхийг хүссэн танд одоо ямар нэгэн байвал та ингээд хэлж болно. Энэ таны цаг байна. Та тэгээд цагаа ашиглаад мартсан зүйл би асуугаагүй зүйл ч юм уу те байвал та хэлж болно шүү. За баярлалаа. Би одоо хамгийн нэгдүгээрт бүх хүмүүс Монголч бай, хүний нутагч бай, монголчуудаа хамгийн нэгдүгээр та нар эрүүл мэндэ бодооч. Бид нар эрүүл байхад бид нар эрүүл биед саруулах оршноо. Бид нар эрүүл байхад хүсэл мөрөөдөлтэй зориг томилтой байхад бид нар бүхнийг хийж бүтээж чадна шүү. Тийм учраас бид нар бүгдөө гоё эрүүл амьдраа, эрүүл хоолой, эрүүл амьдрал хиймээгээр амьдраад эрт удаад, эрт босоод буруу дадал зуршлуудаа хаяад тэгээд хамгийн чухал юм бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Монголд байгаа, энд ч байгаа хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх. Энд байгаа ч гэсэн сайхан хүчлээ ороод ирчээд өнөөдөр сэтгэлгээгээ өөрчлөх. Өнөөл нөгөө мөнгөтэй болол сайхан амьдарч, нас жаргалтай амьдарч гэж байгаа хүмүүс маш их байна. Тийм учраас бид мөнгө бидний амьдрал чухал гэдэг хүн болгоно ойлгомжтой. Мөнгийг гол нь яах гэж мөнгө олоод байгаа вэ гэдгийг өөрөөсөө сайн асуугаарай. Мөнгийг олох зорилгоо эхлээд ойлгоорой. Тэгээд тэр зорилготой хүрэхийн тулд мөнгө, ажлаа, амьдралаа бүх юмгаа зөв зохицуулаарай. Тэгээд Монголд байгаа залуучууд маань хүний нутагт очиж болно, зорж олно. Гэхдээ заавал их народноос гаж хүлийн дэс гიშгээрээ Монголоос өөр нийгэмд хүмүүс яаж амьдарч байгааг та нар хараарай, мэдрээрэй. Тэндээс авах юмыг аваад эх орондоо очиод сайхан хэрэгжүүлээрэй, нутагшуулаарай, сэтгэлгээгээ өөрчлөөрэй. Монголд маань маш их боломж байгаа шүү. Хамгийн гоё эрүүл хөрс, эрүүл агаар, эрүүл амьдрал Монголд маань байгаа шүү. Төр засаг битгий буруу өгөөрэй. Бүх юмны буруу бидэд өөрт маань байдаг шүү. Өөрийгөө хүн болон өөрийгөө хөгжүүлээрэй. Хүний хөгжил гэдэг юм хүн болон хөгжсөн байхад улс орон аяанда хөгждөг юм байна. Нийгмийн тэр шудраг бус байдал буруу бүхэн өөрийн эрхүүд төр чинь арчигдаад алга одоо болно. Тийм болохоор хүн болон өөр дээр ажиллаараа өөрийгөө хөгжүүлээрэй л гэж цагиж хэлсэн. За амар бүр гоё үг хэллээ. Наа чинь бүр яг зөв байхгүй те. Үнэхээр гоё үг хэллээ. Баярлалаа. Тэгээд би танд бүр маш их баярлалаа. Анхны манай зочин болоод манай подкастыг тоогоод те ингээд орсонд бүр чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд та бүхэнд одоо үзэж байгаа те та бүхэндээ хэлэхэд сар шиг холын газраас гэх подкаст групп руу нэгдэж өөрийн одоо захиагаа бидэнд лөө илгээгээрээ. Ялангуяа та өөрийн төрсөн нутгаас хол Монголоос хол амьдарч байгаа тий дэлхийн өнцөг болонд бүх амьдарч байгаа бүх монголчууд манай подкаст нээлттэй шүү. За ингээд дараагийн дугаар, дараагийн зочин хүртэл түр баяртай. Баярлалаа. Танд маш их баярлалаа. Бас баярлалаа. Тэгээд ийм гоё нэвтрүүлэг подкаст санаачлаад эхлүүлээд явж байгаад чамд үнэхээр баярлалаа. Тэгээд чиний цаашдын уран бүтээл ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Амьдралд нь аз жаргал сайн сайханд нэгсэн. Маш их баярлалаа. Үнэхээр гоё өрөөл байна. За ингээд баяртай дараагийн подкастын дугаар хүртэл түр баяртай. За баяртай.